This April 23rd marks the fifth. Маргааш буюу 4-р сарын 23-ны өдөр бол харилцаа холбоо мэдээллийн технологийн охидын өдрийн 15 жилийн ой тохиож байна. Энэ бол үнэхээр чухал онцгой мөч юм. Бид хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал гайхамшигтай технологийн өөрчлөлтийг туулж байна. Хиймэл оюун нь бидний ажиллах, суралцах, харилцах арга барилыг өөрчилж, дэлхийн хамгийн тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж чадах юм а. Гэсэн хэдий ч энэхүү технологийн өөрчлөлтийг хүн бүр тэгш хүртэж чадахгүй байна. Дэлхийд дахинд харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлээр төгсөгчдийн 35%-ийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол харин хиймэл оюун ухааны салбар дах ажлах хүчний 25%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгэхээр энэ нь өөрчлөлт шаардлагатай гэлтгэж байгаа бөгөөд яг одооноос үүнийг хийх хэрэгтэйг харуулж байгаа юм. Учир нь хиймэл оюуны системүүд нь бүтээсэн хүнийхээ үзэл бодол, санаа, туршлага зэргийг тусгадаг юм байна лээ. Хэрэв бид хүн төрөлхтний хиймэл оюуны чадварын зөвхөн талыг л хөгжлийн төлөө ашиглаж байгаа гэвэл охид бүсгүйчүүд дижитал ирээдүйг тодорхойлоход оролцох нь асар чухал юм шүү дээ. Энэ нь бидний тэмүүллийг илэрхийлэхийн зэрэгцээ бодит үйлдэл хийхийг уриалж буй хэрэг гэж харж байна. Энэхүү бичлэгийг үзэж буй огттой хандаж хэлэхэд та бүхэн энэхүү орон зайд багтах ёстой. Хиймэл оюун, кибер аюулгүй байдал, квант технологи зэрэг ирээдүйн дэлхийг бүтээж буй бүх салбарт охид та бүхний санаа бодол, манлайлал нэн шаардлагатай байна. Мөн бодлого боловсруулагчид, боловсролын салбарын хувийн хөгжлийн удирдагчдад хандаж хэлэхэд энэ жил та бүхний хүртээмж, боловсрол, менторшипийн талаар гаргах шийдвэрүүд хиймэл оюун ухаан нийт хүн төрөлхтөнд үйлчлэх үү эсвэл зарим хэсэгт нь үйлчлэх үү гэдгийг тодорхойлоход орших юм. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас технологи хүн бүрт тэгш хүртээмжтэй байхын төлөө бид тууштай хамтарч ажиллах болно. Иймд өнөөдөр Girls in ICT Day буюу харилцаа холбоо мэдээллийн технологийн охидын өдрийн 15 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт байгаа охид бүрийг дижитал ирээдүйг хамтдаа бүтээхэд оролцох боломжийг нээхийн төлөө нэгдэцгээе. In shaping our shared digital future.